асуултаа асууно. За ингээ бүгдөөрэнд нь орой минь төргий. За юуны өмнө бас нийгмийн бодлогын байнгын ороогоор энэ чухал асуудлыг оруулж ирж байгаа бас байнгын дарагтаа баярлалаа. За Монгол үндэснээс асуухад та нар аав ээжгүй хүмүүс үү? Эмээ өвөөгүй юу? Та нарын ойр дотны үн тэтгэр авдгүй хүн байхгүй мó? Энэ хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах гэдэг нь гэж яхаа. Энэ хэрэглээний зээлийн өсөлтийн яг хэдэн хувийг нь тэтгэврийн зээл хамруулж байгаа. Тэрийг хэлчих. Дундаж тэтгэвэр хэдэн төгрөг байдیں۔ Та нар мэдэх үү? Дундаж тэтгэврээр өмнөх 70-30-ийн харьцаагаар 36 сараар зээл авахд дээд хэмжээ нь хэдий. Одоо 50-50-аар 12 сараар дээд хэмжээ нь хэдий. Хүнд яг яаж нөлөөлөд байгаа юм? Энийг эхлээд та бүхэн хариулчих. За яг тодорхой асуултууд асуулаа. Их тайван дэд ерөнхийлөгч хариулна 5 дугаар микрофон. Боллормаа гишүүний асуултад хариулъя. Тэтгэврийн зээлийн өсөлт цагаан сарын үеэр энэ зохицуултыг хийхээс өмнө 50% байсан. 50%. Энэ зохицуулт хийсэн дээр 13% бол буурсан. Тэр тэтгэврийн зээлийн өсөлт гэдэг маань өөрөө 2020 оны 1-р сард тэтгэврийн зээлийн нэг удаа тэглэсэн шүү дээ. Үүнээс хойш одоо 1.8 их найт төгрөг хүрчээд байгаа. Тэгэхээр мэдээж тэтгэврийн зээлийн өсөлт бол ердийн бусад зээлийн өсөлтөөс хамаагүй өндөр хувьтай байсан. Нэгт нь. За хоёрт нь тэтгэврийн зээлийг Төв банк хэрэглээний зээлийн ангиллалд бол хамруулж байна гэж. Ер нь бол урд нь ч гэсэн хэрэглээний зээлийн дээр Төв банк төрөл бүрийн арга хэмжээг авч ирсэн. Энэ дээр бол янз янзын л арга хэмжээг олон удаа авсан. Түрүүн гишүүн хэлжсэн 7 удаа авчихсан. 7 удаа авсан. Тэгээд хэрэглээний зээлийн бол өсөлтийг хязгаарлах үүднээс бол энэ асуудлыг хүндсэн. Гэхдээ бол ер нь бол Төв банкны зүгээс энэ дээр тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргаад арилжааны банкнд нь өөрт нь бол үлдээгээд явах зүйтэй байна гэж үзлээ. За тэр хэрэглээний зээлтэй тэтгэврийн зээлтэй холбоотой тоо хэмжээнд дээр нь бол 6 сарын 16-ны өдрийн байд гаргасан шийдвэрийн дагуу бүрэн тэтгэврийн доод хэмжээ авч байгаа. Доод хэмжээ шүү. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн 4.5 сая төгрөгийн тэтгэвэр авах буюу тэтгэврийн зээл авах боломжтой байгаа. 3 сарын зохицуулалтаар бол энэ 2.2 сая байсан. Тэгэхээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ авч байгаа хүн 4.5 сая төгрөгийн зээл авах боломжтой. Өмнөх өмнө тэтгэврийн зээлийн одоо ямар зохицуулалт ковидын үр орлогын харьцааг байхгүй болгоцсон байсан. Энэ үед бол тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ бол 6 сая л байсан. Тэгэхээр бас одоо бол бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр 4.5 сая авч байгаа гэдэг чинь дунд 46 сая хүрч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол буугаад байгаа юм ерөөсөө байхгүй. За Болормаа гишүүн тодруулга. За их тайван ерөнхийлөгч би танаа тайлангаас танд уншиж өгье. За энэ 2025 оны 5 сарын байдлаар нийт хэрэглээний зээлийн өсөлт 23%. 9.9 их найдаас 12.2 их найд болж гисэн. Энэний 72% нь цалингийн зээл, 10 хүрэхгүй 9% нь тэтгэврийн зээлийн өсөлтөөс гарч байгаа. Таны над хэлээд байгаа Фредерик Эбертийн санчин улс төрийн зорилготой тэгээ социал демократ үзэл баримтлалыг одоо гаргах гэж явдаг ийм судалгаа хийдэг байгууллага. Эдийн засгийн судалгаа биш. За ихтэй наад судалгааны чинь гол агуулга нь тэтгэврийн ахмадууд маань ядуурлын төвшөнд очсон байж тээ гэдэг энэ л гол агуулгыг хэлж байгаа. За эдийн засгийн тооцоо судалгаагаар энэ бүлэгт байгаа хүмүүс инфляцид нөлөөлөд байдаг бүлэг хүмүүс биш. Одоо англиар хэлбэл price sensitive хүмүүс байдаг. Тийм болохоор та нар энэ инфляцийг бууруулах, хэрэглээний зээлийг бууруулах гэдэг зорилгыг чинь 88 дугаар асуудал энэ тэтгэврийн зээл واخгүй юу? Өмнөх 87 асуудлаа шийд. За нэмэлт 1 минут. Өнгөрсөн жил наад хэрэглээний зээл чинь 30% болоод нэмэгдэж байхад эдийн засаг хүндээд энийгээ шийдэ гэж яхад та нар өөрсдөө яасан? 2 удаа бодлогын арга хэмжээгээ буруу аваад 2 удаа бодлогын үгээ бүр бууруулсан. Та нар бодлогын арга хэмжээнүүдээ бүгднийг алдаатай гаргасныхаа горыг өнөөдөр ахмадууд дээр үрүүлэх чинь. Тэгээд бид нар хараад бус юм хийдгээ. Хараад бус мөнгөний бодлогын зөвлөө гэж байна. Энэ мөнгөний бодлогын зөвлөлд чи хэн санал оруулсан юм? Монгол банк санал оруулсан шүү дээ. Та нар өөрсдөө санал оруулсан. Хуулиараа үр орлогын харьцааг хэн шийдвэр гаргадیں۔ Энэ тогтоолч нь Бэл хавг сүрэн гэсэн ийм гарын үсгтэй тогтоол гаргаж байгаа.
Яагаад ер нь энэ засгийн газрын яамын саналыг бариад явж идэв? Та нар эдийн засгийн хувьд ч алдаа гаргасан, ёс зүйн хувьд ч гэсэн алдаа гаргаж байгаа. Ёс зүйн хувьд та нар нийгмийн хамгийн сул дорой бүлгээ бүлэн шахаад Монголоо алдсан, хүнээ алдсан ийм шийдвэр гаргаад сууж байгаасаа ичих ёстой. За үг хэлэх бас боломж байгаа учраас тийм. За би бас асуултаа асууя.